ер нь бол хор татвар үүсгэн тийм ээ хүний дархлааг одоо сулруулах одоо өргүү болгох ч гэдэг юм уу те энэ янз бүрийн одоо судалгаанууд бол хийгдсэн байна. Бидний амьдралд хамгийн чухал зүйл бол эрүүл хөрс буюу үнээс гарган авч буй аюулгүй хүнс юм. Тариаланчид тариалангийн талбайгаас илүү их бүтээгдэхүүн авахын тулд пестицид гэх удаан зардаг органик бохирдуулагчийг ашигладаг. Тэгвэл танд пестицидийн талаар товчхон тайлбарлаж өгье. Ургамлын элдв өвчин, хортон шавж, хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн бүтээгдэхүүн, материалыг сүйтгэгч микроорганизмууд, хүн амьтны аюул төвчний нянтэгч, халдвар тараагч хэмэгчд болон хогийн ургамалтай тэмцэх зорилттой химийн бяц бэлтгэлийг пестицид гэдэг. 2024 оны байдлаар Монгол улсад 25 нэр төрлийн ургамал хамгааллын бяц ашиглаж байна. Жимс дутуу боловсрож унахаас сэргийлэх, хүнсний ногоог хураахаас өмнө буюу хураасны дараа хадгалах, тээвэрлэх үед муутахаас сэргийлэхэд ашигладаг. Жишээ нь жимс, хүнсний ногоон түгээмэл хэрэглэгддэг нь гербицид болон фунгицид. Харин шавж устгахад инсектицидийг түгээмэл ашигладаг. Пестицид нь амьд биетийг устгах хор учраас тун хэмжээг хэтрүүлбэл сөргөөр нөлөөлдөг бөгөөд хүн амьтны биед амьсгалын замаар хоол, хүнсээр болон арьс салстаар дамжин нэвтэрдэг. Пестицидүүд нь бие мах бодид хуримтлагдаж, хордуулах, ашил үүсгэх, хавдар үүсгэх зэрэг хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Мөн тариаланчид пестицидийг хэрэглэхдээ уснаас хол зааврыг нь сайн унших хэрэгтэй. Хэтрүүлж хэрэглэвэл ургацыг хамгаалах биш, эсэргээрээ ургацыг хордуулна. Тиймээс давталтаж авсан жимс ногоогоо заавал гаднах хальсыг нь авах болон сайтар угааж хэрэглэж байгаарай.